өнөөдөр Монгол бичгийн шинэ үсгээ сурцгаая. Өнөөдөр бүгдээрээ баат толгойт үсгийг сурцгаая. За эхний Маань гүйгүүлэгч ном үсэг бол төгсөлт ордог баа байгаа. хэмээх Үсгээ ном хараад бичсэн байна. хэрхэн яаж Баа гүйгүүлэгчийг бичих үгийнхэн дунд зөв адагт дараалал харж багтаа аваарай. гişиггүй Тэгээд үхийн хэрхэн эхэнд бичгийг дунд үзүүлье. адагт За үгийн эхэнд яаж орох чдэг баа бүгднийг нь гүйгүүлэгчийг бүгдээрээ бичэхдээ сайтар хараад гидс ажиллаад бичээ аваарай. түүний араас ном зурлыг зураад нуруундаа нийлүүлнэ. За үгийн За энэ бол үгийн эхэнд орох баа үсэг. Үгийн дунд орох баа үсгийг бичэхдээ нуруугаар эхлээд гидс ном зурлага зураад нуруугаараа үргэлжлүүлнэ. За энэ бол за үгийн дунд орох хшиггүйгээр баа. дам Үгийн Б хатагт үсэг орох баа бичих үсгийг чинь. бичэхдээ гидс номын зурлагаа авчиад урагш орхиц зурлагыг нийлүүлэн бичнэ. За энэ бол үгийн хатагт орох баа үсэг. Баа гүйгүүлэгч нь 7 гişгээр амилж эдгээр буюудыг бүтээн. Үгийн эхэнд орох баа Б, үгийн дунд орох баа Б, үгийн хатагт орох баа Б. Би үе үгийн эхэнд орох би, үгийн дунд орох би, үгийн хатагт орох Б үсгэн дээрээ дам Б үсгэн дээрээ шүд А-ийн шүд орж ирж байгааг бүгдээр анхаараарай. За энд мөн шүд орж ирж байна. За тэрийг бүгдээр анхаараарай. За эхлээд баа За энэ нөгөө дам Б үсгэн дээрээ И үсгний шилб орж ирж байна. За энэ бол үгийнхэнд орох боо буу үе. Үгийн дунд орох боо буу үеийг бичихтэй баа гүйгүүлэгчийн номын хүрээнд дотор О үсгийг багтаан бичнэ. Үгийн хатагт орох боо буу мөн адил зурлагаар бичнэ. За энэ бол үгийн хатагт орох боо буу. Бөө бүү үеийг бичихтэй баа үсгийнхээ номын хүрээнд дотор Өө гисгийн гидсийг багтаагаад шилбээ үргэлжлүүлэн бичнэ. Үгийн дунд орох бөө бүү. За үгийн хатагт орох бөө бүү. За энэ үгийн дунд ордог бөө бүү нь шилбэхгүй байгааг анхаараарай хүүхдүүдээ. Эдгээрээс хойш Өө үсэг шилбэхгүй байдаг учраас энэ шилбэхгүй бичигдсэн байна. За үргэлжлүүлээд бүгдээрээ үсгнүүд харцгаая. За энэ бол баа Б үеийн холбон бичсэн байна тийм ээ. Энэ бичих дараалтыг энд тавьсан байна. За эхлээд гидсээ бичээд араас ном явлаа. Шүд энэ бол А-ийн шүд орж байна тийм ээ. За тэгээ үгийн дунд орд хэлбэрээ залгаж ичсэн байна. Үргэлжлүүлээд үгийн төгсгөлд ордог нэг баа Б үе маань орж ичнэ. За дараа нь энэ B үе явж байна. За мөн адил зураад энэ И-ийн шилб орж ирж байна хүүхдүүдээ. За дахиад үгийн дунд B, үгийн хатагт за ингээд B. За үргэлжлүүлээд боо бууга харъя. За энэ бол ингээд үгийн эхэнд боо буу, үгийн дунд боо буу, үгийн хатагт боо буу. За энэ тэгэхээр боо буу үе маань үгийн эхэнд, дунд, хатагт гуруулаа адилхан хэлбэртэй байгааг анхаараарай хүүхдүүдээ. За тэгээд 1-р үеэс хойш уугаар уншдаг учраас бид нар дандаа 1-р үеэс хойш дандаа уугаар уншаад гал хэлээд явнаа. За энд бөө бүү үе орж ирж байна. За гидс, ном, дахиад гидс, шилб. Энэ түрүүн их тайлбарснаар энэ гидсээ болохоор ном дотроо багтаагаад шилбийн гарч ирж байна тийм ээ. Шилбээ өргөжлүүлсэн залгасан байна. За тэгээд 1-р үеэс хойш өө маш шилбэхгүй бичигддэг гэдгээ та нар мэдж байгаа учраас 1-р үеэс хойш ингээд шилбэхгүй бичигдсэн байна. За тэгэхээр энэ чи яах нь вэ гэхлээр зэрэг бүгдээрээ харж авах энэ үгийн 1-р үед болохоор боо буу, бөө бүү хоёр нь бол юугаараа ялгаж байна хүүхдүүдээ? За зөв шилбээр ялгагдаж шít энэ шилб. Гэтэл 1-р үеэс хойш боо буу, бөө бүү болохоор бүгдээрээ адилхан болчихж байна. За энийг яаж ялгах вэ гэхээр бүгдээрээ нөгөө их шиг зохицох ёсороо ялгачихна. 1-р үед нь эрх шиг орох юм бол энийг буугаар уншаад ингээд явчихна тийм ээ. 1-р үед нь эмх шиг орох юм бол энийг бүүгээр уншиж явчих нь шүү дээ. Ингэж их шиг зохицох ёсороо ялганаа. Эдрийг чинь яаж ялгах юм бэ гэж бүгдээрээ бас эргэлзэх хэрэггүй байх нэ. За одоо тэгвэл
орсон унших, бичих, дасгал, дадлага ажиллая бүгдээрээ. За энэ чинь ингээд ам Б үсэг орсон үгнүүд байна. За үгийн эхэнд Б орсон байна, адагт ингээд дунд орсон байна тийм ээ. За бүгдээрээ уншаад галиглаад хөрвүүлнэ. За эхний үг үл юу гэж явах нь B гэж энэ Б үсэг тийм ээ. За И-ийн шилб. За B гэж галигна B хөрвүүлэг нь адилхан B байна. За дараагийн хоёр дахь үг маань энэ байна шүү дээ. Тийм ээ. За Б явлаа, А-гийн шүд явлаа, бал. За энийг А-ийг сэлгэж уншина аль одоо утга үгээр нь авах нь шүү дээ. Бал. За галиг нь бал, хөрвүүлэг нь адилхан бал. За дараагийн үгийг харъя. Энэ дараагийн 3 дахь үгийг харъя бүгдээрээ. За ба, я, эр. За галиг нь энд байна тийм ээ. Бид нар нөгөө я кириллээр бичигдэх нөгөө я үсгийг монгол бичгээр хагас игээр галигладаг гэдгээ битгий мартаараа хүмүүстээ. За ингээд галиг нь энэ байна. Хөрвүүлэхээр юу болох нь вэ? Баяр болох нь шүү дээ. За дараагийн 4 дахь үгийг харъя хүмүүстээ. Энэ нөгөө сая бидний үзсэн буу хэлбэр маань энд орж ирж шүү дээ тийм ээ. За бураим. Бурам хөрвүүлэг нь адилхан юу ах нь вэ? Бурам байна. За 5 дахь үгийг харъя. Энэ ямар үсэг лээ хүмүүстээ? За энэ үсэг шүү дээ тийм үү? Энэ нөгөө түрүүний багшийн хэлдгээр их шиг зохицох ёсоор нөгөө үгийн 1-р хойш бөө адилхан байсан боловч их шиг зохицох ёсоор энийг юугаар унших вэ гэхээр бүүгээр унших нь шүү дээ. Тэгэхээр энэ бүү ил энэ нөгөө нөхцөлд ордог ил үсэг байна тийм ээ. Тэгэхээр энийг галиг нь юу ах нь вэ? Бүүл. Хөрвүүлэхээр өвөл болох нь шүү дээ. За дараагийн үгийг уншийе. Багшаасаа төрүүлээд бүгдээрээ унших бодоорой. За энэ ямар үсэг лээ хүмүүстээ? Титэмшүд. Үсэг байна шүү дээ тийм ээ. За энэ үгийн төгсгөлд ордог нөгөө ба үе маань ах нь шүү дээ. Ба. За тэгэхээр энийг юу гэж гайлгах вэ хүмүүстээ? Ба гэж гайлгах нь байна. Хөрвүүлэхээр ав. Ан авын ав. За дараагийн үгийг харъя. 7 дахь үгийг. За энэ дахиад ямар үсэг байна хүмүүстээ? Үгийн эхэнд. За зөв үсэг байна шүү дээ. За энэ тэгээ их шиг зохицох ёсоор ир их шигээр уншигдаад буу болно. Хэрвээ энэ үсэг байсан бол юу гэж унших вэ хүмүүстээ? За зөв бүүгээр унших нь шүү дээ. Гэтэл үгийн эхэнд ир их шиг учраас буугаар уншина. Нөгөө их шиг зохицох ёсоо санах хэрэгтэй байна. За тэгэхээр энэ ямар үг болж байна хүмүүстээ? Буу. За буу гэдэг нь юу гэж яах нь аав гэж байна шүү. Аав ээжийн аав. За дараагийн үгийг харъя. Энэ нь болохоор абба болж байна. За энэ нь болохоор авах гэдэг үгийн ав. За багш нь хэлдэг тийм ээ. Монгол бичиг дээр болохоор ижил дуудлагатай үгсийг дандаа өөрөөр тэмдэглэдэг. Дүрс ялган бичих үг гэнэ. Монголчууд бүгднгийн өөрөөр тэмдэглэнэ. Энэ болохоор бүгдээр өөрөөр ирсэн шүү дээ. Авахын ав, ан авын ав, аав ээжийн ав бүгднгийн өөрөөр бичиж байна. За энэ 9 дахь үгийг бүгдээрээ хамт уншийе. За энэ үгийн ихэнд ямар үсэг лээ? Үсэг тийм ээ. Энэ үгийн төгсөлд ордог нөгөө дан Б үсэг маань. Тэгээ энийг юу гэж унших вэ? Өв гэж унших нь шүү дээ. Өв хөрөнгийн өв болох нэ. За бүгдээрээ хамт зэрэгцээ дагаад уншаад бүгдээрээ жоохон урт үгнүүдийг уншийе. За арай урт үгнүүдийг уншиж үзье бүгдээрээ. За эхний үг нь юу гэж вэ? Бамбар. Ба, энэ үгийн төгсөлд ордог ир үсэг шүү дээ тийм ээ. Бамбар. За дараагийн үгийг бүгдээрээ уншийе. За энэ юу лээ хүмүүстээ? Хэрвээ дан ийм болчих юм бол доотлын шил байхгүй болчихвол ямар үсэг үлээ? Буу. Шил бороод ирэхээр бөө болчихно тийм ээ. Бүү энэ дэш ивэртэй ил и. Тэгэхээр энэ үг юу гэж байна? Бүлий гэж байна. За бүлий. Хөрвүүлэхээр юу болох нь вэ? Бүл. Ам бүлийн бүл байх нь шүү дээ. За дараагийн үгийг дахиад уншийе. За мөн адил ямар үг байна хүмүүстээ? Бүү юу яах нь шүү тийм ээ. Бүү. За бөө ингээд. За энийг аливаагаар нь унших хүмүүстээ? 1-р үед им их шиг байгаа учраас
бүүгээр нь уншина шүү дээ. Хэрвээ нэгдүгээр үед ир үе байсан бол буугаар унших ёстой. За ийм үе байгаа учраас бүүгээр уншина шүү дээ. Бум бүү ир. За бөмбөр гэж байна. Хөрвүүлэхээр юу болох нь хүүхдүүдээ? Бөмбөр болох нь шүү дээ. За дараагийн үг бол их амархан үг харагдаж байна. Энэ үгийнхэнд ямар үсэг лээ хүүхдүүдээ? Үсэг байна тийм ээ. Б эр. За хэрвээ энд А байсан бол их зохицох ёсоор нэг баагаар унших байлаа. Гэтэл энд үсэг байгаа учраас Б-гээр уншаад энэ үг юу болох нь? Эбэр. За эбэр гэдэг нь юу байх нь хүүхдүүдээ? Өргүүлэхээр эвэр байх нь шүү дээ. Үхрийн эвэр тийм ээ. За дараагийн үгийг уншаарай хүүхдүүдээ. Үгийнхэнд ямар үсэг вэ? За зөв А үсэг. Араас нь Л. Тэгээд ба үе орж ирж байна. Тэгээ юу ах нь хүүхдүүдээ? Ал ба. За ингээд алб. Нөгөө албан ажил алб гэдгийн алб бахна шүү дээ. За дараагийн үг нь өвөр. Өвөр гэдэг нь өвөр гэдэг үг бахна. За ингээд бүгдээрээ хүүхдүүдээ Б үсгээ бичээд за тэгээд энэ үгнүүдээ мөн адил уншаад унших бичих дадлаг хийгээ. Тэгэхээр энэ өгүүлбэрүүдийг нэгдүгээрт нь хуулах нь байна. Цэвэрхэн сайхан хуулаад бичиг юу харна. Маш зэгцтэй сайхан хуулаараа хүүхдүүдээ дараа нь галиглаад тэгээд хөрвүүлэх нь байна. Нэгсэндээ энэ өгүүлбэрүүд дээр 3 дасгал их нь шүү дээ. Нэгдүгээрт хуулах нь байна, хоёрдугаарт нь галиглаад, гуравдугаарт нь хөрвүүлэх нь байна. За ингээд амжилт хүсье хүүхдүүдээ.